За сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн өдний амгалан ялдах. Вашингтон дэс явтнаа өдийн 3 цаг болж байна. За шуурхай мэдээ өргөе. Өнөөдөр өглөө Америк Израилийн хамтарсан цэргийн эвсэл Иран улсад цохилт өгсөн тухай тооч мэдээлж байсан. За энэхүү цохилтын цар хэмжээ ямар байнд туссан улмаар цохилтын улмаас үүссэн хор агарлын тухай мэдээлэл одоогийн байдлаар олон нийтийн анхаарлыг татаж байна. За хэвлүүдээр бол Израилийн болон Америкийн цэргийн цохилт бол Ираны дээгүүр албан тушаал хүмүүс улмаар Supreme Leader гэж нэрлэдэг шашны удирдагч Аятолла Аль Хаменей түүний ордон чиглэсэн тухай мэдээлж улмаар цэргийн цохилт нь амжилтанд хүрч эдгээр онсон байгаа онсон гэдэг ийм мэдээ гарч байсан. Улмаар өнөөдөр өглөөний байдлаар шашны удирдагчдад амиа алдсан тухай албан бос мэдээ бол гарч анхаарал татж байлаа. За тэгвэл дөнгөж сая Fox News-ийн мэдээлснээр Иран Израилийн цохилт бол үндсэндээ байнда тусаж Иран улсын шашны удирдагч Аятолла Аль Хаменей амь өргөдсөн гэдэг мэдээллээ. За ийхүү Fox News агентлаг бол ноцтой их сурвалжаас авсан мэдээгээр энэ мэдээллийг үнэн бодиттой гэдэг мэдээг өгж байна. За хэрвээ энэ мэдээ үнэн бол Иран улсын хувьд маш том хохирол амссан гэсэн үг. За улмаар Америк улс Иранд дэглэм өөрчлөх энэхүү алхам бол цаашдаа илүү хялбар болох магадлалтай гэсэн тайлбарыг хэвлэлүүдээр хийж байна. За Fox News-ийн мэдээлж байгаа энэхүү мэдээллийг бол үндсэндээ Израиль улсын албаны их сурвалжаас өгсөн гэдэг ийм мэдээллийг Fox News мэдээлж байна. За энэ мэдээ бол бас үнэн байх магадлал өндөр магадлалтай гэж үзэж байна. За ягаад гэвэл энэ цохилтын дараагаар Ираны тал бол удирдагч нь аюулгүй эсэм энд байгаа тухай мэдээлж байсан. Улмаар удахгүй шашны удирдагч ард түмэндээ хандаж үг хэлнэ гэсэн ийм зар туй гаргаад байсан боловч одоогийн байдлаар хараахан ийм үйл явдал болоогүй байсан юм а. За тэгвэл Израилийн тал ийхүү харвсан сум онилсон байндаа тусаж шашны удирдагчийг жагсаалаас гаргасан тухай мэдээлжээ. За үүнээс гадна мөн Ираны армийн болон улс төрийн томоохон удирдагчдыг мөн онилсон. За тухайлбал Ираны ерөнхийлөгч Масад Пезешхан армийн штабын дарга улмаар Ираны шинээр үүсгэн байгуулагдсан батлан хамгаалах зөвлөлийн дарга улмаар Ираны үндэсний зөвлөлийн дарга зэрэг томоохон албан тушаалтнуудыг онилсон тухай мэдээлж байна. За өнөөдөр өглөө үүрээс өмнө Америк Израилийн цэргийн хүчин Иранд цохилт өгч үүнийг бол ерөнхийлөгч Трампын хувьд асар өргөн царгууртай цэргийн ажиллагаа дөнгөж эхэлж байна гэсэн ийм мэдээллийг тодтогч хэлсэн байна. За тиймээс энэ ажиллагаа бол нэг удаа болоод өнгөрчихгүй цаашдаа үргэлжилнэ гэсэн ийм ойлголтыг төрүүлж байгаа. За ингээд Америк Израилийн цэргийн цохилтын хариуд Иран улсын зүгээс нэн даруй хариу цохилтыг өгж улмаар Арабын орнуудад байгаа Америкийн цэргийн баазуудад цохилт өгсөн үйл явдлууд болсон. За цаашлаад Ираны зүгээс Израиль улсын зүг бусад Арабын орнууд руу бас цохилт өгж байгаа тухай ийм мэдээлэл тасрахгүй явж байна. За өнгөрсөн жил мөн Америк Израилийн цэргийн эвсэл Иран цохилт өгсөн. Ираны цөмийн 3 байгууламжид цохилт өгсөн үйл явдал болж улмаар Израилийн агаарын хүчин Ираны тэнгэрт илүү давуу байдалтайгаар зохих байнуудыг чөлөөтэй онилж устгаж байсан ийм үйл явдлууд болж байлаа. За тухайн үед Иран улс бол үндсэндээ Израиль улсын эсрэг пуужин дроны товтлон хийж харин Америкийн цэргийн эсрэг бол маш хязгаарлагдмал хүрээнд зөвхөн урьдчилан мэдэгдэж тохирсны үндсэн дээр Америкийн цэргийн баазад хоосон гэж хэлж болох цохилтыг өгж тухайн үед байдал намжиж байсан ийм үйл явдал болж байлаа. За тэгвэл энэ удаад Ираны тал ямар нэгэн тохиролцоо хийсэнгүй хүлээх шаардлагагүйгээр
Ийхүү одоо шууд Америкийн цэргийн баазуудад цохилт өгсөн үйл явдал болж өрнөж байна. За одоогийн байдлаар Америкийн талаас ямар нэгэн одоо хохирол учирсан тухай мэдээ байхгүй. Зарим Сауди Арабид одоо Ираны цохилтын улмаас нэг хүн амир өгсөн тухай мэдээлэл байгаа. За ингээд ямар ч тач Ираны эсрэг одоо үүсгэсэн Америк, Израилийн цэргийн цохилтын үр дүнд үүсэж байгаа хамгийн сүүлийн үеийн бөгөөд чухал мэдээ бол Ираны одоо шашны их удирдагч Аятолла Аль-Хаменей нас нөхцсөн байж магадгүй тухай мэдээ байна. За ийхүү ямар ч тач Америк, Израилийн цэргийн үйл ажиллагаа Ираны эсрэг одоо эхэлж цаашдаа нөхцөл байдал одоо хэрхэн өрнөх нь тодорхой бос байна. За Америкийн тал бол үндсэндээ Арабын орнуудад байгаа цэргийн байгууламж, цэргийн баазуудад маш өндөр бэлэн байдал зарласан. За үүний хажуугаар мөн одоо Америкийн нэгдсэн улсын дотоодод мужуудын болон одоо холбооны одоо хүчний байгууллагууд шашны болон сургууль, эмнэлэг зэрэг одоо нийгмийн одоо байгууллагууд олон нийтийн газруудад өндөржүүлсэн бэлэн байдалтай одоо ажиллаж байгаа тухай хэвлүүдээр мэдээж хамаа. За ямар ч тач бүс нутагтынхүү магадгүй томоохон байж магадгүй цэргийн сөргөлдөөн эхэллээ. Үүнийг бол одоо Арабын нэгдсэн Эмират улсын зүгээс ойх дорнодын түүхэнд одоо байгаагүй томоохон үйл явдал боллоо гэсэн ийм одоо мэдээлэлд үнэлтийг хийж байна. За ингээд цаашдаа үүнтэй холбоотой өрнөх мэдээллүүдийг манай суугаас цаг тохойд нь шуурхай мэдээлсээр боллоо.